Цахим будагч нэвтрүүлэх үзэгчтэй үндэсний эрх чөлөөгөө сэргээсэн тусаар технологи мандуусны энэ баярын өдрийн мэндийг хүргье. Тэгээд мэдээж уламжлалт ёсоор ганахынхаа ажил дээр ирсэн бид нэг нэвтрүүлэг хийх чинь манад бас шинээр нэг зочин ирсэн байгаа. За зочноо танилцуулъя. Намайг мичтэрч гэдэг юм аа. Тэгээ би одоо нэг өвөөгийнхэн бууг уламжилж ингээд аваад ингээд өчнөн жил явдаг. Тэгээд энэ бууга танилцуулах гэдэг урилгаар ирчээд байж байна. Сайн байцгаана уу? Та бүхэнд баярын мэнд хүргэе. За тэгээд өнөөдөр бид бүхэн одоо нэг үнэхээр алдартай нэг бярдан гэдгийг бярдан методын талаар ярих гэж байгаа. Тэгээ энэ бууг ярих нь бол зайлшгүй. Яагаад гэвэл энэ буу Монгол улсын яг өнөөдрийн бидний энэ баярын өдрийг тэмдэглэхэд одоо үнэхээр ач холбогдол өгсөн зэвсэг байдаг. Энэ зэвсгээр монголчууд тусгаар тогтнолоо энэ зэвсэгтээ тэмцэж тусгаар тогтнолоо мандуулсан байдаг. За бярдан. За тэгээд одоо төгч энэ хоёр. За тэгээ бярданаас Хайран бярдан гэдэг. За тэр үнийг Америкийн армийн генералт гэдэг. За зарим нь хурандаач гэдэг. За ер нь бол хамгийн сүүлд бол генерал болох нь бол болсон юм билээ. За тэгээд тэр хүн Америк иргэний дайн биш үү? 1861-аас 65 оны. За тэр дайны үед хойд талын одоо Америкийн хойд холбооны умартын хойд Америкийн нэгдсэн улсын хайрамд алба хааж ирсэн. За тэгээд тэр хүн хамгийн анхны мэрэгэн будагчдын одоо холбоо батальоныг байгуулсан, хороог байгуулсан. За тэр үед бол одоо юу гэдэг дөнгөж одоо энэ замагтаа буу үүсч эхэлж исэн үе. Хойноосоо тийм одоо хонгойтой тэр үед одоо цаасан хонгойтой за юуто тусдаа цэнэгтэй тий. Гэхдээ хурдан цэнэгтэй гэдэг тийм үе байсан үед одоо хамгийн анхны мэрэгэн буучиг тэр хүн бол мэрэгэн буучийн баг баригаадаг бүрдүүлж одоо байлдаанд маш идэвхтэй оролцсон байдаг. За тэгээд тэрнээс үндэслээд ер нь бол мэрэгэн буучийн буу гэдэг бол байх ёстой юм байна. Энэ бол үнэхээр ач холбогдолтой байна гэдэг бүгд ойлгосон. За одоо нөгөө уртлын холбооныхан бол одоо маш урднаар мэрэгэн буучтын баг баригаадаг бүрдүүлж исэн байна лээ. За хайрамын тухай бол ярихад бас нэг эсрэг юм байдаг. Өөрөө их аимхан хүн байсан гэж. Тэгээ одоо нэг цэргүүдээ миний араас урагшаад авшаад би та нарын араас гэдэг шиг тийм хүн байсан гэж одоо их тухайн үеийн тэр хамт албаажсэн нөхдүүд тэр дурсгал байд юм байна. Тэгээд одоо тэрнээсээ болоод армийнхантайгаа зөрчилдөд юм уу дайн дуусаагүй хахад нөхөр албаа орхисон байдаг. Тэгээд ер нь удаагүй дайн дууссан. Дайн дуусаад за яг дайны үед цэрэг хүнд мэрэгэн буудахад ямар зэвсэг хэрэгтэй вэ гэдгийг өөрөө газар дээр нь яг жинхэнэ утгаар нь ойлгосон учраас одоо энэ буу зохион бүтээх ажилд орсон байдаг. За тэгээд түүний хамгийн одоо эхний бүтээл нь бол энэ бярдан. Бярдан 1 гэж байсан. За одоо энэ бол бид нар одоо өнөөдөр энэ тав хүнд харуулж байгаа энэ бол бярдан 2 тий. Чулуун голдог замагтай бярдан 2 гэдэг загвар. За энэ бол бярдан вентомны карбин загвар тий. Богино загвар. Тэгээ морин цэргийнч гэж ярьдаг. За зарим нь хөлийн цэргийнч гэж ярьдаг. За энэ бас адилхан бас бярданы одоо явган цэргийн загвараа. Урт одоо загвар. За тэгээд бярдан 1 гэж хамгийн ихний загвар нь байсан. Тэр бол юм шулуун голдог замагтай биш. Замаг нь дээшээ урагшаа босдог замагтай. За. Тэгээд замаг нь ингэж босоод одоо энэ сумын байна тий. Сумаа хийгээд замгаа буулгаад тэгээ бооддог байсан. Тэгээд тэр үед бол энэ шулуун голдог замгаас өмнө бол одоо маш олон төрлийн замгууд гарсан. Дээшээ босдог замаг нь дээшээ босч ирээд хажуу тийшээ болдог. Баруун зүүн болдог. За зарим нь өөр замаг нь доошоо буудаг. Одоо тэр Мартини Пибоди гэдэг нь шүү дээ. Английн алдартай венто. Тэр чинь бол юугаараа доошоо дарахад замаг доошоо буудаг. Тэ? Тэгжээ сумлагдаад буцаад дарахад нөгөө замаг доороос цойлогддог. За тийм замагтай буунууд хэлдэг байсан. За тэрний нэг одоо даваад байдал нь бол хямдхан тий янз янзаар хийж боломжтой. Нэг сул тал нь нөгөө гол төмөрийн битүүмжийг бүрэн гүйцэд хангаж чаддгүй байсан. Тэгэхээр буудагчтай одоо аюулгүй байдлыг бүтэн хангаж чадахгүй байсан байна. Гэтэл түүнийг юу шийдсэн бэ гэхээр одоо энэ шулуун голдог замаг тий. Энэ замаг бий болсноор гол төмөрийг одоо замгийн өөрийн байлдааны төврүүд нь очиж гол төмрөө цойжилдог болсноос болж одоо хамгийн найдвартай ажиллагаа хангаж эхэлсэн. Тэгээд одоо өнөө болтол шулуун голдог замаг бол одоо үндсэн юу боллоо шүү дээ. Буудлагын зэвсгийн 1865 онд Иргэний дуусны дараа одоо хурандаа хайрам бярдан өөрийн зэвсгийн үйлдвэр одоо зохион бүтээх ажилдаа амжуулсан амлан орсон байдаг. За хамгийн анхны загвар нь одоо бярдан 1 гэж одоо түрүүнд ярьж байна. За тэгээд яг тэр үед
Орос Кремийн дайн 1800 тэрнээс өмнөхөн 1856 онд болсон Орос Кремийн дайнаар Оросууд нөгөө нэг Оросын хайрын бол дандаа урдаасаа сэнгэлэгддэг. Бар захиур бол. Тийм одоо бялтад буутай байсан. Будагтай л. Тийм гэтэл тухайн үед үжээ одоо холбоотон зэрэг тэр үжи одоо Турк, Англи, Франц гурав нийлж Орос руу холбоотон болж орсон байдаг шүү дээ. Кремийн дайн хийсэн. Гэхдээ тэд нар дийлэнх нь үжээ дандаа араасаа сэнгэлэгддэг сумтай. Одоо түрүүний ярьдаг нөгөө босдог замагтай тий. Хэддэг юм уу, ундаг юм уу, тийм замагтай буунуудтай байсан учраас буудлагын хурд хамаагүй илүү байсан. Тэдний буун ихэнх нь дандаа бямттай байсан учраас тусгал хамаагүй хол байсан. За Оросын харим Кремийн дайнд асрах хохирол үзсэн. За түүнийхээ дараа за зэвсгээ бол одоо буудлагын зэвсгээ нэг төрөнд шинжлэх юм байна гэдэг дээр бүгд санал нэгдээд. За тэгээд судалгааны ажлууд явагдаж байсан. За янз янзын туршилтууд хийгдэж байсан. За дийлэнх нь бол одоо тухайн үед Оросын харимд байсан буунуудыг амаар нь цэнгэлэгддэг биш, араас нь цэнгэлэгддэг болгож одоо боловсруулалт юу боловсруулалт хийж. Тэр нь бол дийлэнх нь амжилтгүй болсон. Тэгээ нөгөө нэг хуучин загварын юмыг аваад янзалж байгаа учраас тэр бол нэг тийм амжилттай болохгүй байгаа байхгүй. За тэгээ яг тухайн үед Америкийн иргэний дайн дууссан. За тэгээ дайны дараа бол асрах олон төрлийн буулгын зэвсгүүд гарч ирсэн. Бялттай, бямттай. За тэгээд нөгөө өөрийн одоо унитарны сум гэж ярьдаг те бидний одоо яг энэ хардаг энэ металл хонгойтой сум гэж. За ийм сумтай буунуудаас ахгуулаад ингээд төрөл бүрийн за магазинтай тэгээд гэтэл одоо нөгөө тэр үед барбанта гэдэг юм уу те олон бууддаг байсан бол тухайн үед одоо энэ мөрөвч бодондоо магазинтай те. Тий. Мөрөвч одоо эндээ энэ дотроо юм магазинтай буунууд их мод болж эхэлж ирсэн. Тэрнээс ахгуулаад алдарт Винчестер шүү дээ. Тийм одоо Винчестерийн буунуудаас ахгуулаад зарим Винчестерийн буунууд чинь гол төмрийн доор магазинтай байсан. Тэ гол төмрийнхөө доор эндээ магазинтай. За тийм буунуудаас ахгуулаад байсан. За Оросууд тэгээд ер нь за гадаадын туршлага судлаа гэдэг Америкийн нэгдсэн улс руу хурандаа Горлов за Ахмад Гүнис гэдэг хоёр хүний томлоо явуулсан байдаг. За тэр хоёр Америкт очиж бүх одоо тухайн үеийн зэвсгийн үйлдвэрүүд, зэвсгийн бүтээгчтэй бүгднтэй уулзаж явсан. За тэгж явахдаа хурандаа Бердантай уулзаад Берданы анхны зохион бүтээгдсэн байсан Бердан 1 гэдэг загварын бууг маш их сонирхсан. За тэгээд энэ бууг бид нэр сайжруулалт хийе гэдэг. Тухайн үедээ Америкт байхдаа тэр хоёр бас инженер улсууд байсан учраас тухайн буунд 25 сайжруулалт хийгдсэн. 25 юм төрлийн. Тэгээ одоо энэ замгаараас ахгуулаад одоо юу вэ те? Овоо хараа. За гохны юу сумлгаа энэ сумны байр. За тэгээд өөрөө тухайн үед Бердан өөрөө яг энэ сумыг хийцэн байсан. Анхныхаа өөрийн одоо энэ унитарны сум гэж яриад байна те. Энийг одоо монголоор бид нар юу гэж нэрлэх хэвтэй юм? Хонгойтой сум гэх юм уу? Хонгойтой сум гэх юм, нэгдсэн сум гэх юм уу те. Бид нар бол одоо яг сумны хушуу, хонгоо тэгээд нийлээд ингээд сум гэж яриад байгаа те. Гэтэл одоо бид нар гадаад оронд бол арай өөрөөр нэрлээд байдаг. Тэгээ бидний энэ нэг нэршлийн асуудлууд байна те. За тэгээд тийм байсан. За тэгээ энэ суман дээр нь үлдээ сайжруулалт хийгдсэн байна. Нөгөө хоёр. Нөгөө бууг нь сайжруулалт сум бас олгож эхлэв шүү дээ. Сумын үлдэр энэ жишээ нь ийм хормоо хийж гисэн байгаа даа. Тэгэхээр нөгөө тэр анхны үед бас хонгоо хормоогүй байсан байгаа хонгоо. Одоо Берданы анхны зохион бүтээсэн. Тэгээ хонгоо хийж өгч нөгөө нэг нь таталж авах те. Буудсан хонгоо гол төмрөөс гаргахад хамгийн найдвартай ажиллагааг хангах үүднээс ийм хормоо хийж өгсөн байна. Гэх жишээний ийгээ тэгээд 1867 онд тэр хоёр Оросд буцаж ирээд Оросын тухайн одоо армийнхаа удирдлага танилцуулаад эзэн хаандаа танилцуулаад за тэгээд 1868 оны 4.2 шугамын хурдан буудлагын бага калибрын винтов гэж нэрлсэн байна. Одоо 10.75 мм гэх тэр үед үжээ бага калибрт ордог байсан байгаа. Тэр тухайн үеийн буунууд өшөө том калибртай байсан байгаа. Тийм байна. Тийм тэгээд 10.75 мм гэдэг тухайн үед тэр бууг бага калибрын бууг хурдан буудлагатай гэдэг аргагүй л дээ тийм. Замаг татаа шууд бууддаг. Хурдан буудлагатай винтов буу гэж одоо анх армийн зэвсгэлд авсан байдаг. Тэгээ хамгийн ихний 30 мянган ширхгийг Америкийн Колтын үйлдвэр захиалаад. За тэгээд захиалгаа аваад явсан. За тэгээд армийн зэвсгэлд орсон. За Оросууд ихтэй энийг яасан гэхээр энэ бууг бид нар өөрсөндөө л үйлдвэрлэх юм байна. Тэ дотооддоо үйлдвэрлэж ийшл бид нар одоо энэ армийнхаа хэрэгцээ хангана үхээс одоо тухайн үеийн Оросын одоо 2-3 үйлдвэр байлаа шүү дээ. Ижевскийн үйлдвэр байсан. За эзэн хааны Туулагийн үйлдвэр байсан. Одоогийн Санкт-Петербург хотын ойрхон байдаг Строицкийн зэвсгийн үйлдвэр байна. Ер нь 3-4 үйлдвэртэй л байсан. Тэгтэл тун удаагүй 1870 онд Бердан одоо дараачихын загвараа хийсэн байсан.
Одоо яг энэ баггүй Бердан 2 шулуун голтыг замагтаагүй. Бердан 2 загварын бууга Европод авчраад Бердан Европын одоо улс орнуудын армийнхан танилцуулсан. За тэгээд Оросд ир танилцуулсан. За Оросд нөгөө Бердан нэгэн зэвсгэлд орсон байсан учраас 2 бол одоо мэдээж ойлгомжтой. Ягаад гэвэл үжээ нөгөө Оросд үйлдвэрлэлд эхэлж ийсэн. Тэгээ нөгөө түрүүний ярьсан хэдэн үйлдвэрүүдээ нэмэлт хөрөнгө оруулалт хийж одоо тоног төхөөрөмжийг сайжруулснаар үйлдвэрлэл эхэлж ийсэн. 2 бол одоо маш амархан зэвсгэлд орсон. Тэгээд заагаас 1870 оны 10.75 мм-ийн хурдан буудлагатай Винто буу гэдэг зэвсгэлд орсон байдаг. За зарим дээр юм дээр бол 4.2 шугамын гэдэг. Одоо тухайн үеийн нөгөө хэмжээ тийм нэг хэмжилтийн нэг чинь өөр байлаа шүү дээ. За тэгээд Оросууд энийг хамгийн ихний 15 мянган ширхгийг болохоор Англид захиалсан байдаг. Тэр үед яг тэдний үйлдвэрлэлийн хүчин чадалж байгаа таар болоо. Тийм тааруу нөгөө бас армийн зэвсгэлмээр байдаг тий. А гэтэл одоо өөрийн үйлдвэр хизээ бэлэн болоод хангалттай хэмжээнд үйлдвэрлэх үү бас холж шүү дээ тий. Тэгээд тэр утгаараа бодсон юм аа ихний 15 мянгаыг Англи захиалаа хийлгээд за тун бодлого ер нь 71 оноос Оросууд бараг дотооддоо өөрснөө хийгээд үйлдвэрлээд эхэлсэн байв. За энэ буу гэхэд одоо энэ дээр ингээ байж байгаа тийм. Императорское Тульское оружейный завод гэж байгаа байхгүй юу? Эзэн хааны туулын зэвсгийн үйлдвэрээ 1873 он гэж байгаа юм. 1873 оны буу байгаа байхгүй юу? За тэгээд энэ буу өөрөө тун бодлого Балкан тулсан дайнд Оросууд энэ зэвсгийг Балканчуудад одоо Болгаруудад өгсөн байдаг, юунуудаа ч өгсөн байдаг. Туркуудтай бас байлцсан. За тэн дээр бол зэрэгнээс маш өндөр үнэлгээ авсан. Цэцэн байна, сайн хол будж जैन те, найдвартай байна. шүү дээ. Тэр чинь шууд өмнөх юмас хамаагүй дэвшилт өөр юм дэвшилт гарцсан учраас тэр утгаараа маш өндөр үнэлгээ авсан учраас маш богино хугацаанд олныг үйлдвэрлэсэн. Нийтдээ ер нь 3 сая 500 орчим, 3 сая 600 ч гэж бичсэн байдаг. Нийт үйлдвэрлэсэн байдаг юм байна. 1891 он болтол үйлдвэрлэсэн байдаг. За тэгээд цаашаа ягаад үйлдвэрлэгээгүй гэсэн яг тухайн 91 оноос одоо нэг мошины винто биш үү? Хүхээгтэй винто. Энд чинь бол одоо нэгээр зэнгэлдэг тийм. Хүхээг байхгүй. Тийм. Гэтэл хурдан буудгын гэж юу авсан байгаад байгаа шүү дээ. А гэтэл мошины винто чи одоо өөрөө 5 сум ордог хүхээгтэй болцсон. Магазинтай гэж байгаа тийм. Тэгээд тийм болцсон байсан учраас за Оросууд шууд энэ бууны үйлдвэрлэлийг шууд зогсоогоод энэ үйлдвэрүүд дээр нь шууд одоо мошины загварын винтог үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ буу удгүй тун удгүй армийн зэвсгэлээс хасагдсан. Тэгээд бүгд зэвсгэлээд нь шилжсэн. За нэлээд олныг ангийн болгоод зарсан байт юм байна лээ. За тэрнээс ахгуулаад Монголд одоо орж ирсэн байна. Ягаад гэвэл Монголд байсан энэ нөгөө Оросын худалдааны бүсүүд байгаа шүү дээ. Тухайн үед ч одоо бүгд л байсан юм билээ шүү дээ. Тэгээд бид сайн мэддэг байсан болохоос Английн бүсүүд, Германы бүсүүд, Америкийн бүсүүд бүгд л байсан юм билээ шүү дээ. Хятадууд, Японууд тэгээд бүгд байсан. Оросууд болохоор манайхантай ангийн үсний 8 хийдэг. Тэгээд бартер хийдэг. Тэ? Одоо юу гэдэг нэг юм сум одоо юу гэдгийг хэлсэн байгаа. Тэгээд тухайн үед магадгүй шүү дээ. Тэ одоо нэг буу одоо Тэ нэг буу одоо юу гэдэг чи хэлсэн тий. За тийм маягаар одоо манад орж эхэлсэн байдаг. За гэхдээ албан ёсоор яг хизээ Монгол улсад энэ буу орж ирсэн юм бэ. 20 дугаар зуун гараад ирсэн манжийн төр анхаж эхэлсэн тий. 2 3 одоо харт амхны дайнаар манжийн төр нэлээд сулардсан. Гадныхан ялагдсан. Газар нутгаа одоо Макао, Хонконг, Синдао, Тинжин, Порт Артур гэдэргээд одоо одоогийн Далиан байна шүү дээ. Тэр мэрийга бүгдийг нь алдсан хятад манжийн төр бол одоо үнэхээр сулардсан байсан үе. За дотор нь бослогууд их дараалан гараад. За яг энэ үед бол одоо монголчууд мэдээж тусаар тогтноо. Бид өхөн одоо энэ манжийн ивэлд одоо иргэшээлт гэдэг юм уу байха болно. Тусгаар улс болно, хуучин загшгаа гэдэг юм уу. За ийм бол одоо ихс дээдс болон нийт ард язгуур бүх хүмүүсийн дунд хүчтэй өрнж эхэлсэн. За үүний дагуу мэдээж хамгийн ойрхон одоо хөршин хойд Орос байсан. За Оросоос л эдийн засаг зэвсэг зэр зэвсэг болон эдийн засаг мөнгөний хувьд тусламж авна. За ингээд 10 оноос эхлээд монголчууд хамгийн ихнийх нь бадамд орж одоо түүхэнд болохоор хамгийн муу шанз бадамд орж ирсэн. Тэр хүн бол жинхэнэ харин өнөөдрийн одоо энэ архив төв баримт үзэх юм бол одоо эсрэгээрээ нэг урагч биш байсан байлаа гэдэг. Тийм. Ягаад ч урагч биш байсан юм байна. Жинхэнэ Монголын одоо тусгаар тогтнолын төлөө тэр хүн халуун аймаа зориулжээ гэдгийг бол одоо нотолсон байлээ. За тэгээд тэр шанзан бадамд оржоос ахгуулаад 3 ч удаагийн одоо Орос руу ийм зэр зэвсгийн тусламж гуйсан хүсэлтүүд явсан. За үүнийг ингээд Оросууд бол эхнийх нь бол хүлээж аваагүй, хоёр дахь нь. За ер нь бол гэхдээ монголчуудад бол одоо ямар нэгэн хэмжээнд тусалж явах. За тэгээд Монголыг өөрийн нөлөөнд байлгах нь Оросын хаан засгийн хувьд бол одоо хэрэгтэй юм аа. Ягаад гэвэл Монголын нөлөөнд байлгах гэдэг өөрөө Орос Сибирь гэдэг байгаа тэр өргөн удам нутгаа аюулгүй байлгах нэ гэдэг. За энэ үүднээс монголчууд зэвсэг өгсөн байдаг.
Тэгээд хамгийн эхнийх нь болохоор арда. За нэг ийм номон дээр ингээд баримт нь байж байгаа байхгүй юу? Нотлогомтойгоор шүү. Тий, одоо бүр яг үгүй тий ийм ном байж байгаа. Орос Монголын Тий, Орос Монголын цэргийн хамтын ажиллагаа 1911 онд 46 он болдог. тэгэхээр чи яг л манай нэг одоо Тий, яг энэ дээр бол тий 2008 онд хэвлэгдсэн ном байлээ. Тэгээд надаа тэгээд одоо нэг нь олдчиход хоёр нь олддгүй. Тэгээд хайгаад байдаг амтэн хүн болгоноос л яадаг. Тэгээд одоо нэг 2047 оноос хойш юм тий. Тэгэхээр одоо эн чинь биш үү 36 он байхгүй юу? 36 он гээд энэ 1-р батн дуусчихад байгаа. за. Тэгээд нөгөө 36 оноос 46 он 10 жилийн түүх нь 2-р батн дээр нь байгаа байхгүй. Гэтэл тэр нь надад олдоогүй. За олчих юм бол одоо нэлээд бас сонирхолтой баримт олох байх гэж их найддаг. За тэгээд энэний одоо яг 22 дугаар хуудсан дээр за энэ Ирхүүгийн цэргийн тойргийн артиллерийн командлагч генерал Никитин гэдэг хүн тухайн үеийн Оросын цэргийн яамны сайд байсан Сухамлинд монголчуудад 15 мянган бярданбуу өгсөн тухай илтгэл өгсөн байна. Оо за. Яг энэ бол бүр анхны орж Тийм бүр хамгийн анхны албан ёсны баримт энэ байгаа даа. За энэ дээр бүр ингээ бүр хараа одоо тухайн оны 11 сарын 4-нд гэж байгаа байхгүй 1911 оны. За тэгээд ардаа ингээ бүр үүст хягта гэж байгаа. Одоо манай хягта шүү дээ. Хягта уу Алтан булгаар. Алтан булгаар гэхэд 11 оны 11 сарын 5-нд гэхэд 2050 бярдан өгсөн байна. Дараа нь 12 сарын 17-нд 2500 өгсөн гişээн ингээ бүр баримтаараа хийж байгаа байхгүй. За ингээд нийлээд энд монголчууд 15 мянган бярдан өгсөн гэдэг. За энэ зэвсэг бол одоо өнөөдрийн миний олж үзснээр монголчууд хамгийн анхны гадаад улсаас зэвсэг одоо авсан баримт гэж хэлж болох юм аа. За магадгүй энэс өөр бас энэс өмнө одоо баримт байх. Магадгүй энэ гэхдээ би бол тэрийг олж үзээгүй. За тэгвэл энэ ингээд хамгийн анхны баримт байгаад байгаа. За тэгэхээр монголчууд 11 оны эрхчлөөний тусгаар технологийн тэмцэж байхдаа үжи 15 мянган бярдантай байсан гэж байна. Хичнээн сум байсан нь бол тодорхойгүй. За тэгэхээр 15 мянга өгсөн юм чинь бас нэлээд хэдэн сая сум өгсөн байж таарах байх. Ягаад гэвэл сумгүй бол буу бол зүгээр л хог штэ тий. 15 мянга гэдэг нь их тоо юм уу, бага юм уу гэдэг одоо өнөөгийн тоогоор 15 мянга юу юм гэж бодож штэ тий. Гэтэл тухайн үед Монголын хүн ам хэдүүлээ байсан. Нийтдээ нэг Монголын хүн ам 650 мянга байсан гэж ярьдаг тий. Тэрний хичнээн лам хуурга байсан гэлээ. Төрийн хар хүмүүс ч цөөхөн байгаа шүү дээ. Тийм. Тэгээд одоо ингэхээр 15 мянга гэдэг бол тухайн үедээ бол хангалттай хэмжээний байсан байгаа байхгүй юу? 15 мянган бярдантай болсон юм байна. За зэвсгэлж авсан байна. За тусгаар улсаа тий 11 онд зарлаа. Богд хаанаа ширээндээ залсан. За Монгол. За тэгээд удаагүй монголчууд хамгийн анхны аяндаа хийсэн. Ховдыг шилжүүлэх аяндаа тий. Тэг хамгийн анхныхын дээр болж байна. За тэгэхэд энд мэдээж ховдоо одоо баримт түүхийн баримтан дээр байдаг тий. Тухайн үеийн одоо сүүлд одоо Хатанбаатар Хатанбаатар болсон Магсаржив байна тий. Аас ховдыг жилийн дараа яасан Манла Баатар цол хүртсэн Дамдын сүрэн байна. За Жалханд хуцагч Дамдын базар байна. За энэ гурван хүн одоо хүрээнээс нэг 500 хүнтэй хөдөлсөн гэдэг дийлэнх нь буугүй байсан гэж ярьдаг. Тэгээд нэг 2-300 сумтай буутай байсан юм уу. За бусдын тэгээд за энэ нь замаасаа цэрэгдээ ажилласаар хагаад очино гэсэн тийм тооцоотой байсан. За олон ч цэрэг бас замаасаа дайлж чадаагүй. Улаастан цаахантай одоо тэр Монголын багийг одоо энэ түүхэнд бас харлуулж үзсэн нөгөө Дамбижа гэж ярьдаг тий. За тий. Дамбижансан одоо баруун Монголыг бол нэг хэсэгтээ одоо төхнүүлж ирсэн хүн шүү дээ тий. За тэр хүн чинь өөрөө 2000 аримт байсан тий. Тэдэр нь дийлэнх нь Бярдантай байсан гэж байгаа байхгүй. Тэр Оросоос тий Оросоос авсан байх л да мэдээ. За тэгээд тийм одоо хүчтэй болж ийж монголчууд ховдыг чөлөөсөн байдаг. За хятадын хар тэрэг ховд руу 2 удаа тусламжаар ирсэн. Тэрийг тусаж байлдаж утгасан эдэргээд одоо тэр бол одоо монголчуудын хамгийн тусгаар улсны дараа хийсэн хамгийн анхны одоо дайн байсан. Тэгээд чинь баг олон үндэстний цэргүүд оролцсон гэж цахар цэрэг байна. Бүр тэнд ховдод байсан хятад 8-ч чинь бас цэрэгт оролцож байсан гэдэг. Тэр түүхэн нэгээ би бодлоо. Тийм тэгээд тэнд монголчууд хамгийн анхны одоо том хэмжээний тулаанаа хийсэн. За тухайн үед одоо Монголын цэргийн дарга нар гэдэг юм тухайн зуртнууд хамгийн анх олон хүнээр дайн байлдан хийх. Тэгээ урлагч суралцсан гэдэг юм уу. Тэрийг одоо баталгаажсан байт юм уу. Тийм болсон гэж хэлж болно. За дараа нь удаагүй нөгөө 500 байлдан хийсэн шүү дээ. За тэгээ 500 байлданд Монгол цэрэг бол Бярдантай байсан. Хэдийгээр тухайн үед Оросууд
3000 мошны винтов гэсэн бэ. Одоо яг энэ номон дээр л байгаа. За хамгийн яасан 3000 мошны винтов хэдэн 3 сая сумтай эдэр өгсөн гэдэг ингээд баримтууд бол байдаг. Гэхдээ миний бодож байгаагаар бол дийлэнх нь Бердантай галаасан байна. Тийм. Ягаад тэгэхээр 500 байлдааны яг нэг 2 чин зураг байдаг. За тэн дээр Монгол цэрэг зогсож байгаа дандаа Бердантай зогсож идэв. Мошны винтовтой тийм одоо тухайн үеийн зураг байгаагүй. Ховор байсан. Энэ хэд нэг монголчууд 500 байлдааны бас Бердантай хийсэн. Тэгэхээр энэ зэвсэг өөрөө Монгол өмнө одоо нөгөө Монгол улсыг тусгаар тогтсон улс болоход маш их үүрэг гүйцэтгэсэн зэвсэг гэж хэлж болно гэж хэлдэг. Энэ манай өвөөгөөс уламжлал хэрэгцээ л дээ. Тэгээ би одоо ингээд энийг ингээд хадгалаад ингээд байж л байдгийн. Тэгээ манай найз бас хуучны сайхан зэвсэг үнч энийг сайхан идэл хэрэглэж байгаа л гэлдэг. Тэндээ энэ юм идэл хэрэглэхүү тэгэл ер нь дурсгалын маягаар л байлгадаг. Манай өвөө эренчний ванч гэдэг хүн байсан. Тэр аав нь болохоор юу ихшиг эренц ингээд одоо богдгийг эний тахилч хүн байсан. За. Тийм. Тэгээд одоо манай тэр ванч гэдэг өвөө болохоор тэр юуны үед одоо 12 3 оны үед би эмээгээсээ сонсч ирсэн л доо. Юу яхад шанзам юмд бичиж хийдэг хүн байсан баг. За. Тэгээд энэ бууг л тэгэл одоо ингээл тэр өгшин ингээл аваад хэрэгжүүлээл тэгэл тэр одоо бууг яаж яасан мэдэхгүй энэ хүнд л байж исэн тэр одоо бичиж хүн буугарч яадгийг мэдэхгүй би гайхал идэв. Тэгээд энэ буу тэр өгшнөөс л ингээл боломжтой сүүлд 30 донд нэг пассворттой болгосон байли. Би тэр пассвортыг нэрэд олсонгүй уг нь үзүүлэе гэж бодож ирсэн. Тэгэл энэ ингээд хэрэглээл ингээл яваад нэг асундаас үлдээ энэ одоо хот үргэлдэг нэг чон нохоноос үргэлдэг байсан байгаа. Тэгээ сумм нь одоо бол байхгүй байгаа. Тэгэл одоо ингээл хадгалал үүдгийг өгсчүүл юм юм гэл. Яг дурсгалтай юм. Бас ган тулгын найзын маань хэлж байгаагаар болохоор 11 оны хувьсгалд одоо бас энэ хэрэгжүүлэг оролцсон байх гэж би боддгийн. Тэгээд яг дурсгалтай юм даа л гэж бодоод байдгийн. Хуучны юмчд өгөөгүй л штэ. Тэгэл байдгийн. Тэгээ манай хоёр өвөө бол одоо энийг л өөрсөндөө уламжлагдж ил байсан. Тэгээд манай эмээ хүртэл хэлдэг байсан. За миний хүйн буугаа тэгээд тагж үдж яваа ер нь бол хэл ер нь нандин чихээ хичүүл гэж ярьдаг шүү дээ. Тий, энэ бас юу энэ одоо манайхан ч гэсэн Бердан бол айл болгонд чих бай. Гэхдээ ер нь бол карбин баг байдгүй тий. Тийм. Одоо жишээ нь энэ карбин загвар бол цөөхөн. За энэ явган цэргийн тий энэ уф загвар байсан. За тэгтэл морин цэрэг артиллерийн тэгээ эднэрт бол одоо богино хөдөлгөөн хязгаарлахгүй тийм загвар хэрэгтэй байсан учраас за энийг бол Бердан 2-ын карбин загваруудыг хийж гисэн. За энэний ерөөсөө ялгаа юу гэвэл ганцхан гол төмрийн уртаараа л ялгаад. За тэгээд сум нь бас арай өөр байсан гэж бичсэн байдаг. За энэ болохоор цагаан өнгөтэй болохоор энэ явган цэргийн. За. Тэгээд ногоон өнгөтэй болвол карбиных гэсэн тийм байдаг. Яагаад гэж тэгэхээр энэ би бол энэ доторх сумны дариных нь хэмжээний масснаас хамаарч ирсэн байна. Магадгүй тий. Тийм. Тэгээд энэ нь бол энэ цагаан ногоон гэж хоёр өнгө байсан гэд бичсэн байт юм хэлээ л зүгээр. Ногоон нь бол бидэрт бол олдоогүй тийм. За тэгээд энэ Бердан дээр нэг бас юм ярихад монголчууд тухайн үед үжээ одоо тэр 2010 эдэн он гэж яхад карбины сумыг угсардаг байсан. Одоо энэ Берданы сумыг. За энд бас нэг юм сайхан энийг Бердан байгаа. За энэ хүн энэ Берданы эзэмшижсэн хүн болохоор Архангай аймгийн Жаргалан сумын Ванч гэдэг хүн байсан байгаа. За нутгийн алдартай аймчин. Тэгээ энэ хоёр гэсэн чинь нэг сонирн байгаа тий. Хоёулаа Ванч гэдэг хүний манайхан бас Ванч гэдэг. Тийм бас хоёулаа адилхан Ванч гэдэг хоёрын нэртэй хоёр боо өнөөдөр энд бас ирсэн байна. Манай өвөг Ванч гэдэг шүү дээ. За ингээд Ванчгийн Ванч гэдэг. Энэ бас их сонирхолтой юм байна. За тэгээд энэ хүний хэрглэж исэн буу. За тэгээд тэр хүн болохоор одоо сумаа өөрөө угсардаг байсан байна. За энэ ингээд надаа тэр хүүхэд нь авторж өгтөө өгж бүх одоо тэр өгний өвөөгийнхээ хэрглэж исэн хэрэглэл юмтаа авторсан байдаг. За одоо тэгээд энэ бол энэ одоо угсарсан сум. За энэ одоо угсарсан сум. Энэ бол одоо үйлдвэрсэн. Тэгээ ялгаа байгаа. Тий. За тэгэхээр монголчууд үжээ ингээд сумаа хийдгэлээс байгаа тий. Цутгаад одоо буудсан байсан хонгоогоо одоо энд ингээд зөндөө хонгоо байж байгаа байхгүй. Энэ хүн ерөөсөө хонгоогоо хайдаггүй байсан байгаа. Тий. Тэгээд энэ дундаасаа авч хэрэглээд явдаг байсан тийм байгаа таахгүй сумлал. Тэгээ нэг одоо юу юм да. Тэгээд нэг явахтаа одоо юу даймайлданд явж байгаач нэг юм 10 юм уу 10 хэдэн сумтаа явдаг хангалттай тий. Хооны анчин хүн гэдэг чи одоо харсан болгоно бууддаггүй тий. Авах хэвээр юм авдаг. За авцсан бол одоо болоо гэдээ явдаг тий. Тийм байдаг гэсэн тий. За тэгвэл одоо энэ Монгол анчны
угтарсан сум энэ байна. Энэ өөрөө бодтой шүү. Тэгэхээр монголчууд бүр эрт дээр үед галц зэвсгийн нөгөө өөрийн болгоо эзэмшсэн байжээ. Сумыг бид нар өөрснөө угсраад хэрэгэлдэг байжээ гэдгийг нотолж байгаа. За одоо энэ бах байна. Энэ бол одоо хонгоонд бялтыг угсардаг. Бялцуулгадаг нэг. Тэг бялцуулгадаг төхөөрөмж юм. Тийм үү. Тийм. Энэ юм бахаараа бялтаа суулгадаг байна. За энэ хараа сумны хошууны хэв байна. Сутгадаг хошуудаг хэв. Тийм. За ингэж хийгээд за энэ нөгөө нэг тоглоом хайлуулад за энэ лугаа хийгээд тэг ингэдэг юу байжээ. За тэгээ тоглоом хайлуулад хошуугаа хийж чинь. За хошуугаа хийж гаргаж ирчээд за одоо энэгээр нөгөө хошууг чинь одоо яг тэр хэмжээ диаметрт нь тааруулж одоо бах юу яаж өгдөг. Тохируулга хийдэг. Тэ? За тэгээд энэ шөвгөн юугаараа нөгөө бялтаа авд юм бахта. Бялтаа яадаг байсан байгаа. За ингээд сумаа огсордог байсан байгаа байхгүй монголчууд. Бид нар чинь зүгээр галц зэвсэг гэдгийг зүгээр юудаг биш. Бид нар эртээр үед одоо эзэмшсэн юм шиг хэмжээнд байжээ гэсэн үг байна. Одоо л сумны үйлдвэртэй болох гэж шүү дээ. Одоо бид нар сумны огсордог үйлдвэртэй болох яг адилхан юм шүү дээ. Одоо бид нар хийх гээд байгаа болохоос ш. За тэгвэл энэ ийм байжээ гэж бүр ингээд их нямба хүн байсан. Тийм энэ хүн нямба хүн байсан байгаа. За тэгээд энд ард нь ийм юу хийж гисэн байгаа. Нэмэлтээр уртгсан. Уртгсан байгаа. Тэгэхээр энэ их том хүн байсан байх таарах гэдэг байгаа. Тийм үү. Тэгээд буудах гэхээр энэ нөгөө юу маань замг нь нүүрэн дээр нэрчээд идэг байсан шүү. Тэгээ бүр ингэж уртсгаж өгсөн байгаа байхгүй энэ хүн. Тэгээд яг энэ өөрийнх нь оригинал мод нь байж байна. За тэгээд энэ овоо хөлтөр хардаа ингээд бүр тэгээ ингэж мөнгөөр өндөргсөн байгаа. Мөнгөөр цутгаж. Тэгээд тэрийг хамгаалж юм бүр хамгаалт хийсэн байна. Тэгээ эн чинь тэгэхээр бид нар галц зэвсгийн соёл бол байсан байна. Тэгээ энд нөө шир хийдэг байсан. Монголчууд одоо ширгүй буудна гэж юм байдгүй. Тийм. Тэр чинь нөгөө олон талаар ашигладаг юм лээ шүү дээ. Бид нар зүгээр газар хатгах юм гэсэн чинь биендээ ингэж зогсоогоороо буудах гэсэн. Зогсоогоороо морин дээрээс буудах. Тэгээ ингээд айгүй олон юутай байсан байгаа даа. Энэ ширтэй. За энэ хүний бол буу бол тэр Ванчик гэдэг хүний буу ийм түүхтэй буу байгаа даамаа. За тэгээд энэ саяхан нэг юм буута болсон. Тэрний ач хүүн надад хатаж гисэн. За тэгвэл одоо энэ нэг бууны түүхээр бол бас энэ нэлээд түүхтэй буу гэж. Одоо натаа хамтаас алба хааж исэн манай сургуульд багш байсан Баяр сайхан урандаа гэдэг. За тэр хүний өвөө нь Жалхан цуцгт Дамдан Бадрын морин жолооч байсан гэж. Өө за. За одоо яг хин гэдэг хүн байсан гэхлээр би одоо нэг Баяр сайхантай холбож чаддгүй. Уг нь бол мэдээд асуугаад ярих гэж бодож исэн боловч Баяр сайхан нь утас нь байдгүй. Утас нь солигдоо явцсан юм уу? Би нэг сайн юу н олдсонгүй. За тэгээд энэ ямар учиртай гэхлээр одоо тэр ховдын цаана биш ээ, Улаатан цаана ховдын чөлөөлөх дайнд явсан одоо Жалхан цуцгт Дамдан Бадар, Хатанбаатар, Магсаржуу, Манлаатар, Дамжин сүрэнгийг одоо Дамби жанцсан угтаж авлаа гэж шүү дээ. За угтаж аваад Жалхан цуцгтад шав багшаа болсон байна. Шав орсон байгаа байхгүй юу? Тэгээд Жалхан хутагт хүн шүү дээ. Дамби жанцсан чинь бол тийм хүн биш. За тэгээд хутагтун шав ороод энэ бууг барьсан байгаа. Гэтэл Жалхан цутаг бол хутагт болохоор одоо би бол санаар сахил өрцөн хөө. Хүмүүтэн болон халуун зэвсэг барихгүй. Гээд одоо морин жолоочтой энэ бүү өгсөн байдаг. Хөтөчтэй өгсөн байдаг. Тэр чинь Дамби жанцны хэрэгжилж ирсэн. Дамжиж ирээд ирсэн Бердан буулж. Наач бол түүхтэй буу шүү дээ. Энэ бол одоо маш одоо ярьдаг бол их юм өгөх баг тий. Болдог бол яриулах гэсэн гэдэг чинь тий. Даанчтай одоо тийм. Тэгээ энэ өөрөө бол ийм түүхтэй буу байдаг. За тэгээд Дамдан Бадар Жалхан цуцгтад барьсан. За Жалхан цуцгтын морин жолооч нь үнийг барьж аваад энэ буу одоо тэдний Жалхан тэр хүний өөр хүүхд дамжаар явсаар аваад энд ирсэн байдаг. Тэгээ ингээд Монголын ингээд ялангуяа галц зэвсгийн түүх ярих юм бол ер нь түүхгүй юм бол байхгүй болчиход байна шүү дээ. Ер нь бол галц зэвсэг ямар ч улс орны өөрийнх нь зүгээр түүх л байдаг шүү дээ. Тэгээ галц зэвсгийн түүх яриа л бол одоо тэр улсын түүх л болоод байдаг. Мижаахын зэвсэг чинь бас юу биш үү? Би одоо харсан чинь яг юм карби ер нь хараагүй. Анх удаа л харж байна. За энэ дээр юу гэж байна? Бас туулын үйлдвэр үү? Тийм баха тий. Тийм байна. Императорский Тульский оружейный завод 1885 гэж.
1885 он. Тэгээд энэ бас үзэгчдээ сонирхол тэр үед Оросын нөгөө хэмжээс өөр байсан тий. Тэгээд тэрийг бас ойлгвол энэ хойрон тэр нэг өөр гадаг шүү тий. Тийм одоо анхлан ихтэй дандаа тухайн үеийн хэмжээс буун дээр бол дандаа алхмаар хийдэг байсан. Тий. 250-аас эхэлж байгаа юм. Өөрийнх нь алхам. Тэгээд ингээд нөгөө хол буудахлаар босгож ирдэг тий. Босоо хараатай бол. Босоо хараатаа болгоод энэ бол одоо хамгийн өндөр дээрээ буудах юм тийм үү? Тий. Тэгээд ингээд тааруулдаг байсан байгаа даа. Тэгээд нэг өөр хэд нэг явцын тэглэлийн үед одоо ийм болоод ирсэн байдаг тий. За тэгээд энэ Берданаар бол хамгийн холдоо бол 2000 алхамд гэдэг чинь 2000 алхам гэдэг чинь нэг нөгөө Оросд Аршан билүү? Тим нэр. Оросоор бол тийм л шүү дээ. Хоризонтын Аршан гэх тийм нэр. Бид нар нөгөө өмнөх дугаар дээр нөгөө калибр гэдэг дугаар дээр ярьсан манай мегаман ярьжсэн байхгүй юу хэмжээсээ. Өмнө алхмаар хэмждэг гэсэн. Тэгсэн чинь манайхан тэрийг метр гэж ойлгоод 250 метрийн сайн ингээд 250 та калибрын сайн гэдэг хүмүүс тэгээд идэг гэн. Тэр чинь тийм шээ гэж ярьжсэн. Энэ хаал. Энийг бас дуу муу хайртай чанга байл шүү дээ. Оо тэгэлгүй яа. Мундаг дуутай идэг юм л. Яг нөгөө том калибртай тэгээ те. Тэр сумчин 70 хэдэн онд л нэг манайх чинь одоо 100 хараад байсан. Тэгээд манай аав цагтаг хүн байсан л да. Энийг бууцсан. Өөрөө цэвэрлж байгаа. Тэгээ яхад нэг чам хоёр бүхтэй байсан. Тэгээ буутах дуун бол би одоо хөөхт байсан. Айхтар дуурдаг юм л. Тэгээд энэ бас тээлт их өндөртэй юм шиг үл бид гэж ойлгосон. Мөрөндөө маш сайн тулгаж ил бодохгүй бол бас мөрөлд нь молцох магадaltaй юм шиг байна л гэж би бодсон. Хөөхд байсан ч хэлэхгүй тэгээд. Тэгжил би энэ дууг анхудаа сонсч ирсэн. Дуу бол мундаг юм бил. Та ер нь тэгээ тэрнээс буудаг. Үгүй энэ дэрэн би үл бариг манай аав өөрөө цагдаг хүн байсан учраас наадах чинь тэгээд өөрөө нэг хэрэгэлсэн манад нэг хээрэ амт иргээд болохгүй байсан учраас. Хасаа тэгж байгаа нэг буудаж үзэх үү. Өгн бол одоо нэг үе бодвол нилээ хэдэн сумтай байгаа байхгүй юу? Яг одоо энэ сумуулаад хийчихэлтэй тий сум. Тий бүр болохгүй бол одоо хийн штэ тий. Тий. За тэгээд энд ингээд одоо тухайн үеийн ингээд нөгөө бууны сумны тий. Энэ үйлдвэр яг энэ үйлдвэр одоо бодолтой байгаа байхгүй юу? За энэ бол нөгөө буудлын задарсан сум байна. За ингээд ерөнхийдөө буудлаа 6-аар ингээд явдаг байсан байна. А тухайн үед цэрэгт 10 буудлаа гэдэг байсан. 60 сум гэдэг байсан. 6-д юу? Одоо энэ дотор 6 байгаа. Эндээ ингээд нэг юм буудлаа эндээ ингээд 6 байхгүй юу? Тэгээд 10 юм буудлал сум гэдэг байсан. Энэ чинь нөгөө чиг нэвтрүүлэхгүй нөө тостой заасан байх юм шиг тийм. Тийм юу та. Тэгээ би энэ шин бүр ингээд задлахгүй байгаад байгаа шүү дээ. Задлж яхаа би яг ингээрэл байсан. Яг ингээрэл байж. Энд чинь өөрөө түүх. За энэ бол ингээд бүр задлсан юм байж юм тий. Тэгээ яг энэ бол одоо энэ сум бол яг оргороо ингээд байж байна. Гэтэ нэг боотлын задалмаар юм байна. Ер нь би задлахгүй гэж бодоод. Гэхдээ нэлээд хэдийн юм сум байгаа учраас гэдэг юм уу тий. Нэг буудлага хийж үзмээр санагдаж байна. Тэгээ нэг дараа нэг нэг тухтаа энэ буунуудыг маш сайн цэвэрлж яагаад тэгэл та. Тийм нэг бичлэг хийгээд ханаар дээр ч маяг. Ханаар дээр юм уу эсвэл энэ дээр очиод тийм. Тийм буудаад үзвэл наа чи бас. Энэ бол энэ дандаа утаа дэртэй шүү дээ. Хар дэртэй. Утаа тар дээр. Одоо орчин үеийн дээр хамаагүй яах юм бол чинь зад юм шүү дээ. Зад юм болохгүй. А энэ утаа дэртэй. За тэгээд утаа дээр гэдэг чинь өөрөө зүгээр л юм. Гачин утаа гарна шүү дээ. Харин тэр нэг гоё сонирхолтой. Тэр нь илүү сонирхолтой. Оч үсгэр нь. А тэгээ яг нэг 100 м цаасан байд явж байгаа буудаад үзэх юм тий. Харин тгий гэж бодож байна. Тэгэл нэг тийм буудлага хийж үзнэ энэгээрээ. Тэгээд. Тий. За тэгээд энд бас яг нөө би нэг юм цуглуулвал гүйцэд гэж яриад байна. Харин тий. Тий. Энэ жадыг би олсон. Хаанаас яах юм гэсэн тэгэл явж Москваас л байгаа байхгүй. Ягаад гэвэл энэ чинь өөрөө Орос тий. А одоо бол Америкт энэ Берданыг болохоор Russian Rifle. Орос винтон гэж ярьдаг. Түүнээс Берданы винтон гэж бүр мэдгчгүй юм байл. Юу зургийг гаргаж ирж байгаад тэр яасан бэ шүү дээ. Тэр нь бол Америктэй үйлдвэрлэл нэг тийм сайн байгаагүй л байна. Тийм, Америкт ер нь тархаагүй, одоо нэр олоогүй хүмүүс хэрэглээгүй ч гэдэг юм уу тий. За хамгийн өргөн хэрэглэсэн нь болохоор Орос. За тэгээд Оросын эргэн тойрон. Одоо жишээ нь энэ Бердан бол одоо Болгар дэх байдаг гэж байгаа. Грекэд их бий. За одоо энэ Бердан хамгийн сүүлд хэрэгжилж исэн баримт гэдэг дэлхийн 2 дугаар дайны одоо яг нөө дунд эд үед Москвагийн хамгаалтанд Оросод одоо нөө юунд орсон зэвсгийн ачаад орсон байгаа шүү дээ. Хэд хэдэн армийн сая хүнтэйгээр зэвсгтэйг алга болсон. Олзлогдсон. Тийм онцлогдсон. Тийм сүрцэн байсан. Тэр үед тэгээд одоо сайн дургахны арын хамгаалтын нэг эдэр Бердан зэвсгэлж исэн байгаа байхгүй. Бас Оросын Белорусын партизанууд Берданта германчуудтай байлдаж исэн тийм баримт зураг өлтөр байдаг. Берданта нэг өвгний зураг өлтөр байдаг. За. Тийм тэгээд
хамгийн сүүлд бол Британиг бол тэгж хэрглэж ийсэн гэсэн одоо дайн байлдаан гэвэл. За монголчууд бол одоо анхудаа бол Тэгээ ер нь бол анчид их юм хэрэгжилжсэн тий. Манад бол нэлээ өргөнд тархацсан байсан. Нэлээ ихээр орж ирсэн. Янз янзын шугамаараа тий. Яг албан ёсоор хэд 15 мянга. За тэгээд одоо тэр араас нь энэ чинь бас нэг 10 бараг 20 мянга 20 мянган одоо цагаатны зэрэг орж ирсэн шүү дээ. Тийм тэд нар ч бас Гайгарууд байна тий. Казанцев байна. За тэгээд хэн байна? Баруун Өнгерн байна тий. Энэ чинь ингээд хойдлоор нэлээ хэд хэдэн газраар орж ирсэн. Тэд нар бүгд за юутай байсан үг бол бас байсан л баг. Гэтэ тэр дунд Британ байхад бол би бол байсан л гэж бодож байгаа. Тийм. За тэгээд энэ Британы өөрийн нөгөө нэг шүүгч чад тий. Дөрөв талтай. Одоо Мосоны чадны ихэн юм да. Тийм ихэн. Тэгээ яагаад энэ чадыг сонгосон бэ те? Яагаад бус орнууд нөгөө нэг дандаа энэ чавчдаг чадтай, хутган чаддаг гэдэг. Тий. Оросууд болохоор яагаад зөвхөн хатгадаг чадтай. Тэд ер нь явган цэргийн хавьд л яагаад шиг те. Тийм. Тэгтэл хамгийн одоо гол сонголт нь нөлөөсөн юм гэдэг. Тэгэхээр энэ чадаар сэлбүүлсэн хүн ер нь л хөвгдөг. Энийний чадыг энэгээр одоо авсан шархыг ойж болдоггүй. Тэгээд нөгөө хүн тэгэл цусалтаа л хөвгдөг. Тийм хамгийн хөвж байгаа шүү дээ. Тийм эвгүй юм байсан байгаа. Тэгэхээр нэг хүмүүс нэг одоо дүрээд гарсан байгаа тэр хүн бол амьдрахгүй нэ шүү дээ. Тийм юу бол байсан гэж үзэж байгаа. За энэ өөрийнх нь жад байдаг улаан зэв байсан юм а. Тэгээд цэвэрлээд нэг юм болгосон. Ингээд манай нэвтрүүлэг үзэгч ер нь энэ дугаар таалагдсан гэж бодож байна. Тэгээд би бас нөгөө ганцлагынхаа бас юм цуглуулт юм чинь бас нэг Арисакигийн жад бас та тэгээд энэ Япон бинтовын гэж олчихно үз. За хэлээ. За баярлаа. Энэ жоо хуугийн жоо ингээ гамгүй хэргэлцсэн юм шиг л тэгээд. Тийм байна лээ жоохоо яач. Энэ нөгөө Токио Арсенал байна шүү дээ. Токиогийн үлдэр багхгүй. Япончууд одоо яг дайны үед гэдэг юм уу тухайн үед Токио Арсенал гэдэг Токиогийн үлдэр, Нагоя Арсенал гэдэг, Осака Арсенал гэдэг. Ерөнхийдөө ийм 3 төв газараа хоттой идэг. Тийм ер нь бол энэ Арсенал гэдэг зэвсгийн үлдрүүдээ. Токиогийн болохоор ийм 3 одоо ийм энэ ямар цэцэг гэлээ. Аа. Тийм цэцгийн юутай. За тэгээд энэ байдаг. За манай нэвтрүүлэг таалагдвал та бүхэн лайк and share хийд subscribe бас заавал дараарай. Тэгээд уламжлалсаар одоо нэвтрүүлэг дуусгах төхөө нөгөөдөр тий. За одоо ингэ шүү заа. ингэдгээ шүү заа. Тий. За Монгол улсыг зэвсэгтэй монголчууд хамгаалсаар ирсэн. Одоо ч хамгаалж байна. Ирээдүйд ч хамгаалсаар байх болно. Эрхэн бодогч.